Улаанбаатар хотын төдийгүй улсын эрчим хүчний гол их үүсвэр болох Дулааны цахилгаан станц 4-ийн хүчин чадлыг 123-86 мегаваттаар өргөдгөх төслийг 2023-аас 2017 онд хэрэгжүүлсэн. Хөгжлийн банк уг төслийг 59.7 сая ам.доллараар санхүүжүүлснээр эрчим хүчний үйлдвэрлэлийг 500 сая гигаватт цаг, Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг 400 мянган гигаватт цагаар нэмэгдүүлсэн юм. Мөн 2018-аас 2021 онд Дулааны цахилгаан станц 4-ийн турбин генератор 1-ээс 4-ийг шинжлэх төсөлд Хөгжлийн банкнаас 77.5 сая еврогийн санхүүжилт олгосон юм а. Төслийн үр дүнд суйрлагдсан хүчин чадал 89 мегаваттаар нэмэгдэж нийт 772 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болсон. 112 мегаваттын өргөжлийн ажил, эгээс дөрөвдүгээр машины шинжилтийн ажлыг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж энэ төслийн ажлыг хийж дууссан байна. 220 мянган цагаар эгээс дөрөвдүгээр машины насжилтыг уртсан байгаа. Энэ маань 30 жил дахиад энэ эгээс дөрөвдүгээр машин бод ямар нэгэн техникийн хүндрэлгүйгээр ажиллах ийм ач холбогдолтой төсөл болж хэрэгжсэн байгаамаа. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд бол манай станцын хүчин чадал 772 мегаватт болж нэмэгдсэн байж байгаа. За цахилгаан эрчим хүчний хувьд бол 500 сая киловатт-цаг, за дулааны эрчим хүчний хувьд бол 400 мянган гигаватт цагийг бол үйлдвэрлэх юм боломжтой болсон. За айл өрхүүдийн хувьд бол бид нар аваад үзэх юм бол цахилгаан эрчим хүчний хувьд бол 250 мянган айл өрхийг бол хангах боломжтой. Дулааны эрчим хүчээр бол 15 мянган айл өрхийг хангах юм боломжтой болсон байгаамаа. Импортоор авах байсан 440.9 сая төгрөгийг бол нэг худалдаа авагчтай загварт бол нийлүүлсэн байж байгаа. Энэ нь бол өөрөөр хэлбэл бид импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчээ бол манай станц бол хааж ажиллаж чадлаа гэсэн ийм үр дүн өгөөж өгсөн. Ийхүү Хөгжлийн банкнаас тус станцад 2 удаагийн хөрөнгө оруулалт хийснээр нийслэлийн эрчим хүчний хангамжийн 77 орчим хувийг, дулааны эрчим хүчний 64 гаруй хувийг хангаж, эрчим хүчний нийт хэрэглээний 58.3 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55.6 хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм.